За мэдээллийн технологи шин 100 гарснаар бол хүмүүсийн дахин давтагддаг үйлдэлүүдийг олон давтаж хийдэг тийм ажлуудыг бол автоматжуулалтын аргаар мөн одоо програмын аргаар бол одоо шийдэж хүний ажлыг маш хялбарчилдаг болсон байгаа. Тийм учраас энэ шинэ 1000 буюу шинэ 100-ны одоо ур чадварууд хүмүүсээс ямар ур чадварыг илүү шаардж байна вэ гэхээр за нэгт бол илүү их технологич тусам хүн хоорондын харилцаа, багийн ажиллагаан дээр бол одоо юм технологи орлоод байна. Тийм учраас хүнээс одоо тэр харилцааны чадвар, тийм soft skill-үүд, уян чадвар, илүү их ойлголцох, хүний одоо дотоод сэтгэлийг мэдэрч ойлгох ч юм илүү тийм мэдрэмжэн дээр тулгуурласан чадваруудыг нэгт маш их шаардж байна. Хоёр тэгвэл энэ creativity буюу илүү их юм шинээр одоо бүтээж гаргах, шин зүйлийг бий болгох гэсэн ийм чадваруудыг хүнээс маш их шаардж байна. Яагаад ийм чадваруудыг шаардж байгаа вэ гэхээр энэ чадваруудыг бол автоматжуулж, програмчилж, эсвэл нэг роботоор ч юм уу энийг хийлгэж чадахгүй ажлууд гэсэн үг л дээ. Энэ бол шинээр ингэж зохиох шаардлагатай байдаг. Хүнийг одоо мэдрэх шаардлагатай байдаг тийм. Тэгэхээр ийм чадварууд дээр бол бид нар их анхаарч, ер нь дэлхийн нийтээрээ ч гэсэн монголчууд бидний хувьд ч гэсэн энэ дээр ингэж анхаарч хөгжүүлэх тийм хэрэгцээ шаардлага маш их урган гарч байгаамаа. Тэгээд манай Монгол улсын хувьд бол одоо яг ийм өсрөнгөө хөгжлийнхаа зам дээр ирчихсэн, яг хийж бүтээх ийм зам дээр ирчихсэн манай одоо Y generation буюу одоо 80-аад оноос хойших ийм залуучууд маань яг эд одоо хийж бүтээх нийт одоо ажиллах хүчнийхээ одоо 60-70% эзэлж байна. Тийм учраас яг ийм өсрөнгөө хөгжлийн гараан дээр байгаа хийж бүтээх ийм боломжоор дүүрэн улс орны хувьд бол яг ийм creativity буюу өөрийнхөө бодлыг хэрхэн одоо бодит ажил болгох вэ? Дуртай ажиллаараа яаж одоо амжилтанд хүрэх вэ? Хэрхэн одоо тийм дуртай ажиллаараа аз жаргалтайгаар одоо хөдөлмөрлөх вэ гэсэн ийм сэдв бол бидний хувьд маш чухал байгаамаа. Тийм учраас бид нар бол яг энэ тал дээр нь илүү залуучуудтайгаа ажиллая. Одоо бүтээх вэ? Тэгээд өөрийнхөө одоо хүсэл бодол санааг яаж илүү бодит болгох вэ? Яаж одоо бодит тийм үйлдэл болгох вэ? Энэ арга зам руу илүү хөтлөе гэдэг үүднээсээ бол өөрсдийнхөө энэ сургалт хөгжлийн мөн одоо зөвлөх ажил мөн одоо зөвхөн нэг сургаа зогсохгүйгээр хамтдаа ингээд дадлагжуул хамтдаа одоо төслүүд дээр баг болоод ажиллах гэсэн ийм хөтөлбөрүүдээр бид нар анхаарч ажиллаж байгаа. Тийм учраас та бүхэн яг энэ ер нь та ажил хайж байгаа ч бай эсвэл одоо өөрийнхөө одоо бизнес ажлыг эхлүүлэх гэж байгаа хүнч бай оюутан залуучууд сурагчдын хувьд ч гэсэн энэ бол ялгаа байхгүй. Яг энэ өөртөө байгаа одоо нөөцүүдээ олж мэдэх, өөртөө байгаа чадваруудаа олж нээх. Тэгээд энэ дээрээ үл яг энэ бүтээх creativity, бүтээл чадваруудыг, бүтээл сэтгэлгээг өөртөө бий болгох нь бол маш чухал байгаамаа. Энэ бол ямар ч ажил хийсэн, ямар ч салбарт ажилласан энэ чадварууд мөн тэр одоо feeling буюу тэр мэдрэмжээр тулгуурласан энэ харилцааны мөн одоо багаар ажиллах энэ ур чадварууд бол хүнд маш хэрэгцээтэй байгаамаа. Тэгэхээр та бүхэн бидний зохион байгуулж байгаа одоо үйл явдал болон сургалт мөн одоо хөгжүүлж байгаа энэ одоо төслүүдэд та бүхэн хамтарч ажиллаарай. Мөн сургалтуудад одоо оролцоорой гэж хэлмээрээ та бүхнийг урьж байна.